За EDR е бүү. За егийн оронд дөө хэрэглэгдэж болдог. Е бүү мэй хоёр бас ямар ялгаатай вэ гэдгийг үзнэ. За ер нь бол EDR е бүү, EDR дөө мэй энэ гэхлээр утга нь бол ерөөсөө ганц ч тийм биш, огтоос тэгээгүй, ерөөсөө жаахан ч ингээгүй энэ гэсэн утгатай. За дунд нь бол хэмжих үг буюу эсвэл хамгийн бага нэгжүүл ордог. Тэгээд араасаа үйл үг авна. Мэдээж урдаа бүү мэй орж байгаа юм чинь хоносоо үйл үг авах нь тодорхой тий. За ингээд нөгөө араас нь хэмжих нэгж мэгж энэ төргээд хэлэхлээр жоохон төвөгтэй болоод байдаг учраас шууд жишээ хараад явсан нь илүү хэлбэр байна. Е юм уу дөөгийн аль нэг нь ашиглана. Бүү мэй хоёрын аль нэг нь ашиглаад байгаа тийм. Тэгэхээр мэйийг яагаад ашигладаг вэ гэхлээр өнгөрсөн цагийг мэй гэдэг үг илэрхийлдэг тийм үү. Бүү бол одоо болон ирээдүйн цагийг илэрхийлнэ. Эсвэл дандаа давтагддаг цаг дээр хэрэглэдэг штэ. Тэгэхээр дандаа өнгөрсөн цаг дээр буюу wo 이거字也没看гэхээр би нэгч ханз, нэгч үсэг хараагүй, нэгч үсэг уншаагүй. Тэгэхээр ен тэр ч дээр яваад байгаа гэсэн үг. Нэг ханз ч уншаагүй. Барьж гэнэ үү? За дахиад жишээ та и口饭也没吃гэнэ. За и口饭гэхээр хоолыг kou гэж тоолдог. Тэ ам хоол, нэг ам хоол. Тэгэхээр нэгч жаахан ч хоол гэж л орчуулагдана. Хятад хэлэнд бол нөгөө тооллого үгтэй учраас ам гэдэг ханц ороод байна. Тэгэхээр и чи өөрөө нэг ширхэг буюу хамгийн бага нэгж учраас та и口饭也гэхэлэр тэр жаахан ч хоол мэйч идээгүй. Тэр өнгөрсөн цаг дээр яваад байгаа гэсэн үг нь шүү дээ мэйг. Бүү л ашиглагдах байх нь шүү дээ тий өнгөрсөн цаг дээр учраас. 我一分钟都没等. Тэр би нэгч минут 没等 хүлээгээгүй. Өнгөрсөн цаг дээр бас. Дахиад харъя. Та 一句话也没说гэхэлэр тэр нэгч өгүүлбэр. Тэгэхээр нэгч гэдэг энэ тэр чэн е дөө дээр яваад байгаа гэсэн үг. 没说хэлээгүй. Дандаа өнгөрсөн цаг дээр учраас мэй ашиглагдах нь. Уншаагүй, идээгүй, хүлээгээгүй, хэлээгүй гэдэг өнгөрсөн цаг дээр ашиглагдаж байна. За е дөө хоёр бол хоёлаа аль аль нь хэрэглэгдэж болно. Тэгвэл бүр цаанаа нилээн нарийн ялгаа бол байгаа. Тэрийг хойш нь тайлбарлая. Тэгвэл е дөө хоёрыг аль аль нэгийг сольж ашиглахад ер нь бол буруутахгүй шүү. Окей. За бүү нь болохоор одоо эсвэл ирээдүйн цаг руу тэгэхгүй, тэгдэггүй, тэгэхгүй, идэхгүй гэд ирээд одоо эсвэл нөгөө дандаа давтагддаг цаг дээр ашиглагддаг байна. За жишээ харъя. 我一点也不累. Тэгэхээр би жаахан ч диэн гэдэг чинь жаахан гэсэн үг тийм. EDR гэхээр хамгийн багасгаж хамгийн бага нэгжээр хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр жаахан ч бүлэй ядраагүй байна. Ядрахгүй байна. Ядардаггүй байж болно. Та 一杯酒也不喝. За тэр нэг аяг арх. За архийг аяг гэж тоолж байна. Хундагийн орчуулъя. Тэр нэг хундах ч бүхөө уудаггүй. Ерөөсөө арх уудаггүй. Тэгэхээр бүү дандаа давтагддаг цаг, одоо цаг эсвэл ирээдүйн цагийг бүү хэрэглэнэ. Мэй бол дандаа өнгөрсөн цаг дээр хэрэглэхтэй байгаа. Тэгэхээр ялгаа нь хизээ ашиглаад яагаад байгаа вэ гэдгийг ингэж ойлгох нь шүү. 我一天也不想等. Нэгч өдөр гэдгийн чэн е дээр яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би нэгч өдөр бүү сян дэн хүлээхийг хүсэхгүй байна. Окей. Та 一句中文也不会说. За тэр нэг хятад өгүүлбэр ч гэдэг нь е дээр явлаа. 不会说хэлж чадахгүй, ярьж чадахгүй. Тэгэхээр дандаа давтагддаг цаг эсвэл одоо ирээдүйн цаг дээр бүү ашиглагдана. Мэй бол өнгөрсөн цаг нь. Одоо барьж гэнэ үү? За е дөө хоёр яг нарийнда ямар ялгаатай вэ гэхээр ихэнх тохиолдолд ер нь бол хоёулангийн ашиглаж болно. Яг энэ бүтэцээр бол алийг нь ашиглаж болно. 我一个苹果也没吃гэхээр би нэг ч алин мэдээгүй. Өнгөрсөн цаг дээр явж байна те. 我一个苹果都没吃гэхээр би нэг ч алин мэдээгүй. За яг энэ бүтэцээр бол алийг нь ашигласан буруутахгүй. Яг адилхан утгатай би ганц ч алин мэдээгүй л гэсэн утгатай. Гэхдээ дөө гэдэг үг чинь өөрөө нэгийг ч үлдээхгүй гэдэг санаа байдаг учраас бүр нэг ширхэг альмиг хүртэл идэггүйгээд илүү онцлсан өнгө айстай орж ирдэг. Нэг ширхэг альмиг ч идэггүй. Бүр ингээ
тэр байтугай алим ч идээгүй гэд тэр алим дээрээ онцолж хэлээд байгаа гэсэн үг. Бүр ганцыг ч идээгүй. Тэг нэг ширхэг алим ч идээгүй. Тэгэхээр дөө дараа л гэдэг бүтц чи өөрөө бүр 8 болцсон байж тээ. Бүр тэгсэн байж тээ. Бүр ингэсэн байж тээ гэд нэг юм бүр гэдэг дөрмээр бас ордог те, утгаар бас ордог. Тэгэхээр дөө баадин лаа гэхлээр бүр 8 болцсон байж тээ гэд. Тэгэхээр өөрөө тийм санаа агуулдаг учраас бүр нэг алимыг ч хүртэл идээгүй. Бүр ганц ч алим идээгүй гэд илүү онцлсон үнгээс орж ирээд байгаа гэсэн үг. Е бол илүү байгалийн те, их тийм зөөлөн би нэг ч алим идээгүй, бүр алим ч идээгүй байна уу гэд их тийм байгалаараа хэлж байгаа тохиолдолд ег ашиглаад байгаа юм. За жишээ харъя. 我一个苹果也没吃，我一个苹果都没吃。都没吃гэхэлэр илүү хүчтэй онцлсон хувилбар. За, 我一口水也没喝, би балга усч, ам ус буюу балга усч没喝уугаагүй. Тэг би балга усч уугаагүй байна уу? 我一口水都没喝, би бүр балга усч уугаагүй байна гэд балга ус гэдгийг илүү тодтогч онцолж хэлээд байгаа тохиолдолд дөөн тэр арай илүү жоохон хүчтэй хувилбар гэх юм уу да. Игэрэн емэё нэг ч хүн алга. Энэ бол зүгээр л хэлж байгаа. Ганц ч хүн алга байна уу? Игэрэн дөмэё бүр ганц ч хүн байхгүй штэ гэд хүн гэдгийг илүү тодтогоод байгаа тохиолдолд дөөн ороод байгаа. Тэгэхээр бүр ингээд те анги дотор бүр ингээд ганц ч хүн алга, бүр нэг ширхэг ч хүн алга гэдэг юм илүү. За ижүүхаа ямэшөө нэг үйлбэрч хэлж чадахгүй. Тэ нэг үйлбэр хичээл. Ганц ч үйлбэр хэлж чадахгүй. Айгу юм байглаараа тэ айгу нормалны хэлж байгаа гэсэн үг. Ижүүхаа дөмэшөө бүр ганц ч үйлбэр хэлээгүй. Тэр монгол хэлний нэг юм бүр ганц ч үйлбэр хэлээгүй. Бүр ганц ч хүн алга. Бүр баглагуус ч уугаагүй. Бүр нэг алим ч идээгүй байх гэдэг юм бүр гэдэг үг орж хэлээд байгаа. Тэгэхээр дөөгийг нь ашиглаад байгаа гэсэн үг. Одоо барьж гинөө. 一次也没去过 ганц ч удаа яваагүй. 一次都没去过. Тэгэхээр бүр ингээд бүр ганц ч удаа яваагүй шүү те. Гэтэр нэг тэр удаа өгүүлбэр хүн балгуус алим гэдгийг илүү ингээд тодтогч онцолж тийм үнгайстай хэлээд байгаа гэсэн үг. Even 钱也没有. Нэг ч зоос алгуу, нэг төгрөгч алга. Тэ юм нормалны байдаг юм шиг. Even 钱都没有. Бүр ганц ч зоос алга. Тэгэхээр илүү жоохон эмоцлог тийм хувилбар юм да дөв гэдэг нь. За тэгтээ ер нь бол идэрье бүү гэж ер нь тогтоож байгаа. Энэ бол алдахгүй. Сурвалжчин дээр бол энийг альбаасны хэллэг гэж бол хэллэгддэг. Тэгэхээр идэрье бүү гэж тогтоочвол илүү эвтэйхэн шүү. За жишээ хэлбэр харъя. 昨天我一口水也没喝. Өчигдөр би балга усч гэдэг нь е дээр явж гин мэйхө уугаагүй. Өчигдөр гэж байгаа учраас мэй өнгөрсөн цаг орж ин тэ. Та и дээр е бу хайпа. Хайпа гэдэг бол айх гэсэн үг тэ. Тэгэхээр айдаггүй. За тэр жаахан ч айдаггүй. Тэр жаахан ч айдаггүй. Бу гэдэг чинь одоо эсвэл дандаа тавтагддаг цаг дээр хэлэгдэнэ гэсэндээ эсвэл ирээдүйн цаг гэж болно. Тэгэхээр та и дээр е бу хайпа гэхээр тэр огт айдаггүй. За таад өөрсдөө энэ асуултуудаас би ганцыг ч мэдгүй өнөөдрийн ангид ганц ч сураг байгаагүй гэд энэ хоёр өгүүлбэрийг өөрсдөө орчуулад үзээрэй. Өнөөдрийн үзсэн бүтэц идэрье бүү идэр дөө мэй бүтэц байлаа. Хичээлээ 5 удаа дахин сонсоорой. Тэгвэл амархан тогтооно шүү.